Сайн бацгаана уу? Hexit podcast-аар өнөөдөр брендний гэр бүл тохиолдсон золгүй явдал. Яагаад хөрөнгө бэлч хийнэнээс эхнэр хүүхдээ үлдээгээд амиа егүүтгсэн талаар ярилцах болно. Эхлээд брендний гарал үүсэлгээд энэ хэргийн ерөнхий ойлголттой болоод дараа нь дүгнэлт хэсэг рүүгээ орцгоё. Брэндон Миллер 1980 оны 9 сард төрсөн бөгөөд Нью-Йоркт амьдардаг байсан. Түүний эцэг эх Майкл Барбара гэдэг. Тэрээр хүүхэд насаа Лонг Айлендийн Хамстон болон Манхэттен хоёрын хооронд чинэлэг айлд өссөн том болсон. Брендний төрхөөс 2 жилийн өмнө аав нь үйл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэлтийн компани эхлүүлж, карьерийнхаа туршид 20 сая хавтгай дөрвөлжин талбай бүхий худалдааны төвөд орон сууцны байгууллагуудыг барьж, эцэст нь 74 сая долларын хөрөнгөтэй болж чадсан. Брэндон 2004 онд Брауны их сургуулийг төгсөөд аавынхаа компанид Харлем, Трибекад орон сууцны болон худалдааны төслүүдийг боловсруулж эхэлсэн. Брайан 20 гаруй настайдаа багын зэрэгэлдээ гудамжинд амьдардаг байсан. Найз Кэндистэйгээ дотносож, хосууд 2009 онд Манхэттенд байрлах Метрополитен клубт маш тансаг нийжгэр хурим хийсэн. Хуримын үйл ажиллагаанд хангалттай хөрөнгө гаргаж, Кэндис хэд хэдэн алдартай дизайнерын хуримын даашинзыг сольж өмссөн байдаг. Ингээд хосууд 2 охинтой болж, Кэндис охтуудаа гэртээ харж, Брэндон аавынхаа компани ажилд төвлөрч ажиллахаар болсон. 2013 онд Брэндон аавынхаа компаниасаа Трибект байрлах тансаг зэрэглэлийн пентхаус худалдан аваад эхнэр хүүхдтэйгээ амьдрах болсон. Мөн аавынхаа компани нь Лонг Айленд дахь 2 зэрэгэлдээ газар худалдан аваад 2 харш барьж, нэгийг нь зараад, нэгийг нь Брэндон худалдан авсан. Тухайн үед харш 3.2 сая доллараар үнэлэгдэж, цаг явахыг хэрээр үнэлгээ нэмэгдэж, 2024 он гэхэд 8 сая долларын үнэтэй болсон байдаг. Гэхдээ Брэндонд пентхаус болон эдлэн газар харшнаас гадна өөр тансаг зэрэглэлийн хэрэгслүүд ч бий. Жишээлбэл 1958 оны Porsche 356A Speedster, 1951 оны Ferrari Daytona Coupe, 1968 оны Ford Bronco болон Miller-ийн цаг гэж нэрлэгддэг 1 сая долларын үнэтэй хурдны завь эзэмшдэг. 2016 онд Кэндис эгчтэйгээ хамтарч Instagram дээр Mama and Tata нэртэй хаяг нээж, тансаг зэрэглэлийн сайхан амьдралд хүүхдүүдтэй харж, өөрийгөө хэрхэн сайхан авч явах талаар эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгч, амьдралынхаа хэв маягийг хуваалцдаг болсон. Жишээ нь үнэтэй машинууд, хувийн тансаг хонгоц, хувийн тогооч, гоо сайхны солоноор орох гэд нэг үйлчилгээ $800 эхэлдэг. Кэндис нүсэр тансаг үйлчлэгүүд Хамстон болон Манхэттенд зохиож, Европоор хийх аялалтаа хамгийн үнэтэй тансаг зэрэглэлийн зочид буудлуудаар буудалж, талархлын баяраа Флоридагийн Палм далайн эрэг дээр өнгөрүүлдэг байсан. Мөн хэсэг хугацаанд өөрөнгөсөө хувцсны тансаг зэрэглэлийн брэндтэй ч байсан. Кэндис олон тансаг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлдэг нь Иванка Трамп, Стив Джобсын охин Ива, Роберт Мордикийн хуучин эхнэр Венди Динг, эгч дүүс Мэри Кейт, Эшли Олсон гэх мэт орно. Ингээд Кэндис Instagram-д томоохон үсрэлт хийж 80,000 дагагчтай болсон байдаг. 2006 оны 12 сарын 17-нд Брэндний аав Майкл гинт нас барсан. Ингээд Брэндон болон аавынх нь хуучин хамтрагчтай нийлээд компанийн удирдлагыг авсан. Гэсэн ч хэд хэдэн асуудлууд гарч ирсэн. Харамсалтай нь Брэндний аав нь нэлийн хуулийн говь өгч байсан бөгөөд хэд хэдэн шүүхийн зарга гарч ирсэн. Нэг зарга дээр л гэхэд аав нь туслахтаа зээлийн гэрээ дээр хурамчаар гарын үсэг зур гэж хэлсэн байдаг. Дүүншлэн аавынх нь учруулсан асуудлаас гадна Нью-Йоркийн үйл хөдлөх хөрөнгийн зах зээл тэмж таатай газар биш. Гэсэн хэдий ч асуудал ил гаралгүй. Брэндон Кэндис хоёр маш тансаг зэрэглэлийн амьдралаар амьдарсан хэвээр. 2019 онд хосоод 10 жилийн ойгоо тэмдэглэхээр Хамстонд байрлах байшинда тансаг зэрэглэлийн үйлчлэг зохион байгуулсан. Үйлчлэгийн сэдв нь зуны шөнийн зөөд. Тэд усан бассейны дэргэд хормын тангараа шинжилсэн бөгөөд Кэндисийн хэлснээр Брэндоны хэлсэн үг нэмэх хачиргүй жинхэнэ үг байсан бөгөөд сэтгэл нь хөдөлж уйлсан гэж хэлсэн байдаг. Гэхдээ эдгээр чамин тансаг үйлчлэг болон амьдралын хэв маягийн ард Брэндон санхүүгийн ноцтой асуудалд орсон байсан. Тэрээр 2021 онд Трибект дахь тансаг зэрэглэлийн пентхауса 9.2 сая доллараар зарж Манхэттены зүүн хэсэгт байр худалдаж авах гэсэн ч хэтэрхий үнэтэй байсанд паркийн ойролцоо 5 өрөө байр түргэсэлсэн. Тухайн үед энэ байр нь 11 сая доллараар үнэлэгдэж байсан. Хосууд сард $47,000, жилд $180,000 түрээсэлж, нүүнж орсноос дараагийн сараас тавилганд $122,000 түрээсэлж эхэлсэн. Брэндон ч мөнгөний улам хэрэгцээ гарч байснаар
банкнаас 6.1 сая долларын зээл авч мөн Хамстанд байрлах харшаа 2 сая доллараар барьцаалж зээл авсан. Энэхүү үйлдэлээрээ өөрийн амьдралын хэв маягийг хадгалж үлдэх гэсэн оролдлого мэт. Гэхдээ мөнгө татрахын хэрээр хяналт тавих бус Брэндон 2022 оны 8 сард Монтроуз дахь далайн эргийн ресторанд томоохон тансаг зэрэглэлийн үйлчлэг зохион байгуулсан. Үйлчлэгийн агуулга нь 1977-оос 1986 он хүртэл гарсан Love Boat телевизийн цуврал байсан. Ингээд үйлчлэгээс хэдхэн 7 хоногийн дараа л Брэндоны санхүүгийн байдал маш ноцтойгоор харанх дэлдэж эхлэхэд Хамстанд байрлах харшнаасаа дахиад 2 сая долларын зээл нэмж авсан. Брэндон санхүүгийн асуудлаа олон жилийн турш амжилттай нууц чадсан ч түүний найзууд нь анзаарч эхэлсэн. 2023 оны намар Брэндоны үл хөдлөх хөрөнгийн төсөл туслахаар найз нь 1 сая долларын хөрөнгө оруулалт хийж бас өөр найзуудаасаа 500 мянган долларын хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Харамсалтай нь тэрхүү Бруклиний байгууламж сарын өмнө аль хэдийн өөр хүнд зарагдсныг олж мэдээд нүүр тулахад Брэндон уйлан юу ч буруу хийгээгүй гэж мэлдсэн. Ингээд 15 жилийн нөхөрлөл холбоо тасарсан байдаг. Брэндон дахин мөнгө олох гэж зөвхөрөхдөө Хамстанд байрлах газраа 2 сая доллараар үнэлүүлж шууд 1.5 сая долларын зээл авах гэж оролцсон байдаг. Тухайн үед Брэндонд өөрийнх нь нэр дээр 2 газар шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Миллерийн завиа хадгалуулсан газар 55 мянган доллар, тавилга түрээслэгчид 102 мянган долларын нэхэмжлэл гаргасан. Тавилга түрээслэгчид нэхэмжлэхдээ 64 мянган долларын үнэтэй тавилгуудыг буцааж өгөхөөс татгалзсан. Өвөнд хоол болон зочны өрөөний тавилга, хэвс, ширээний гэрэл, унтлагын өрөөний ширээ сандал, орны хүрээ, дэр, хөшиг, урлагийн бүтээлүүд орно. Энэ үед л эхнэр Кэндис нь юу болоод байгаа тал дээр гадарлаж өөртөө нуулзаж асуухад Брэндон бүх зүйл хэвийн ямар ч асуудал гараагүй гэж бүр өмгөөлөгчөөр дамжуулж ямар ч асуудал байхгүй талаар хэлүүлж сэтгэлийн зассан байдаг. 2024 оны 6 сард Брэндон Хамстанд байрлах харш дээрээ нэмж дахиад 288 мянган долларын зээл авсан. Тэрээр бүр мөсөн дампуурл зарлахаас хэдхэн 7 хоног ч гэсэн торгоохыг хүссэн байдаг. Ингээд тэр 6 сард эхнэр хүүхдээ Испани, Итали руу аяллаар явуулж эхнэртээ аяллаа төлбөрийг аль хэдийнэ хийчихсэн болохоор та хэд яваад ир. Би энд маш чухал бизнесийн гэрээ хийх хэрэгтэй гэд үлдсэн. Аяллаа үеэр эхнэрийнх нь банкны карт хүчингүй болсон. 6 сарын 28-нд тэрээр эхнэрлүүгээ бизнес гэрээ амжилттай болсон гэж мессеж бичсэн байдаг. Мөн найзаасаа $1000 зээлсэн. 6 сарын 29-нд Брэндон Хамстанд байрлах поло тэмцээнд оролцсон. Тэрээр хүрээлэн байгаа хүмүүстэй бүх аргаар өөрийн санхүүгийн байдлаа доктортой байгаа гэж итгүүлсээр ирсэн ч эцэст нь ямар ч аргагүй болсон гэдгээ ойлгосон. Ингээд бид хэрэг болсон цаг дээр ирж байна. 2004 оны 6 сарын 30-нд Хамстанд Брэндоны харшнаас нүүрс төрөгчийн дутуу эслийн тохиолдол идэвхжсэн. Дуудлагаар хамгийн ихэнд ирсэн хүн Брэндоны гаражинда байрлах цагаан Porsche дотор байгааг харсан. Брэндон хөдөлгөөрийг асаалттай үлдээж, үхлийн аюултай нүүрс төрөгчийн дутуу эслийг гаражинд дүүргэсэн байсан. Тэрнийг шууд эмнэлэгт хүргэж 7 сарын 3-нд нас барсан. Тэрээр 43 настай байсан. Харин Брэндоны нас барснаас удаагүй Кэндис зээлийн дутуу төлөлт болон хүү тооцож 800 мянган долларын нэхэмжлэл ирсэн. Мөн банк сая долларын үнэтэй Миллерийн завийг хураа авсан байдаг. Одоо хэргийн дүгнэлт хэсэг рүүгээ орцгоё. Хэрэгээс хэд хэдэн дурдах зүйл байгаа. Нэгт цагдаа нар Брэндоны Кэндист үлдээсэн загтлыг олсон. Загтал бичгтээ Брэндон нэлээд хэдэн жилийн өмнөөс л хар бараан бодолтой явсан байсан. Хамгийн сүүлийн горилго нь бизнес гэрээ амжилттай болохыг хүлээсэн ч бүтлгүйцсэн. Миний үхэл гэр бүлийнхэнд минь сайнаар нөлөөлнө гэсэн байдаг. Брэндон 2 амь насны даатгалтай байсан бөгөөд нийлээд 15 сая долларыг авна. Гэхдээ тэрээр үхэхээсээ өмнө 17 сая долларын өртөө байсан гэдгээ мэдэх хэсэг нь тодорхойгүй. Хоёрт Брэндон Нью-Йоркийн үл хөдлөх хөрөнгийн тоглоомоор тоглож байсан ч тоглоом маш эрсдэлтэй. Үл хөдлөх хөрөнгийн татвар хит өндөр, хатуу бүсчлэл болон барилгын хатуу дүрм журам байдаг. Брэндон төсөл болгон дээр их хэмжээний мөнгө зээлнэ. Хэрвээ төсөл төлөвлөсний дагуу болохгүй бол жишээ нь үл хөдлөх хөрөнгийн үн огцон буурвал дампуурлын үр дагаварт хүрж болно. Гэхдээ Брэндонд ийм эрсдэлтэй тоглоомоос гарах боломж цаг хугацаач байсан. Тэрээр өөрийн хөрөнгүүдээ зараад амжиргааны өртөг боломжийн газар руу нүүж гэр бүлтэйгээ сайхан амьдрах боломж байсан. Харин оронд нь өөрийг нь бүр мөсөн баян болгох тоглоомонд мөрийг тавиад алдлаа.
Ингээд үнэд үзэхэд хосууд маш докторгүй амьдралын хэв маягаар амьдарч байсан бөгөөд харамсалтай нь зөвхөн нэг нь л юу болоод байгаа талаар мэдэж байсан. Брэндон энэ хэвэндээ удаан амьдрах боломжгүйг мэдэж байсан. Бас Кенсиг ганцаарангийн харанхуйд үлдээлээ. Кенсийн хувьд маш тансаг нүсэр үдшилгүүдийг зохион байгуулж, чинэлэг амьдралаар амьдарч, олонний танил хүмүүсээр хүрээлүүлж, интернетэд инфлюенсер болсон. Кентэст бүх зүйл байсан. Тэрээр бусад хүмүүсийн мөрөөдөж чадах амьдралаар л амьдарч байсан. Магадгүй Брэндон эхнэрийнхээ аз жаргалтай байлгах дээр л өөрийнх нь гол зорилго байсан. Тэрний сэтгэл готрол, санхүүгийн бэрхшээлийг үл хамаарч, гэр бүл нь хийсвэрч гэсэн тансаг амьдралаар амьдарч байвал зовх нь хамаагүй байсан. Өөрөө ийм байгаач эхнэр хүүхдээс сэтгэл амар байгаа нь хангалттай байсан байх. 2019 онд Кентэс хэлэхдээ намайг хүүхдүүдтэй минь хүссэнээ хийх боломж олгож, ертөнцөөс тусгаарлаж, хувийн орон зай гаргаж өгч байгаа нь мөн хүссэн зүйлийг минь хийхэд урам өгч, намайг үргэлж өөдрөг байлгадаг. Хамгийн дүшигтэй нөхөртэй бий. Миний ихэнх өдрүүдэд би гэртээ ирээд нөхөр хүүхдтэйгээ хоолоо идээд, унтахынхаа өмнө амттай гихчин тэврэлт аваад би биентэй хайртай гэдгийг аминчилдаг. Тийм ээ. Би яг ийм амьдралтай гэсэн байдаг. Брэндонд өөрийнх нь амьдралын хэв маяг маш чухал байсан. Яг л өөр амьдралын хэв маягийг хүлээн зөвшөөрөхгүй. Эсвэл баян чинээлгэл биш бол хүний тооноос гарч байгаа мэтэл байсан. Гэхдээ тэрний дээдлж харж байсан зүйл дайсан болж байна. Эд хөрөнгөөр тэр амжилттай байж, хүн шиг мэдэрч, сэтгэл гутралаасаа хол байж, итгэл найдвар өгч байсан ч хөрөнгө мөнгө байхгүй болоод ирэхээр Брэндон ч гэсэн үгүй болж байна. Өнөөдрийн дугаартай хамт байсанд баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.